За guys тэгээд шинэ бичлэгтээ тавтамаар л за. Өнөөдрийн бичлэгээр question and answer буюу за үзэгчдийнхээ асуусан асуултанд хариулах дугаар байгаа. За тэгээд эхэлцгээе. За хамгийн ихнийх нь яагаад stand up 2-ын бичлэг оруулж ирсэн бэ гэж байгаа. За учир нь гэвэл би өөрөө stand up 2-оос өөр тоглоом бол тоглодгоо. За тийм ч учраас зөвхөн энэ тоглоомор бичлэг хийж эхэлсэн байгаа. За дараагийнх нь stand up 2 дээр ямар цолтой вэ гэж байгаа. За би ерөнхийдөө бол Phoenix тэгээд Ranger Champion 3-ын хооронд холигддог тэгээд ойлгочих болно. За дараагийнх нь яагаад YouTube нээсэн бэ бро гэж байна. За учир нь гэвэл би өөрөө бас Stand Up 2-ыг ер нь контент хийж эхэлдэг юм уу гэж бодож байсан. Тэгээ мөн дээрээс нь Монголд бас нэлээд олон чаналууд гарч ирж байгаатай холбоотойгоор бас Монголдо энэ тоглоомыг хөгжүүлэе та гэсэн бодолтойгоор эхэлсэн байгаа. За дараагийнх нь аккаунт эзэн байсан байж байгаа. За би энэ аккаунтыг бол яг 8 сарын ихээр нээжсэн. Тэгээд тэндээс өмнө л зөндөө аккаунттай байсан. Гэхдээ эцэст нь бол энэ аккаунтаа мейн болгохоор шийдсэн байгаа. За дараагийнх нь голд хэрхэн амархан олох талаар part 2-ыг хийх үү гэж байгаа. За яг хуу гол болох шинэ арга нэмэгдвэл би хийн. За ерөөдөө бол шинэ арга нэмэгдэхгүй бол хийхгүй айл гэсэн. За дараагийнх нь ямар апп дээр edit болон thumbnail хийдэг вэ гэж байгаа. За би edit болон thumbnail хоёулын CapCut дээр хийдэг байгаа шүү. За дараагийнх нь gold хэрхэн хурдан олох вэ гэж байгаа. За би энэ талаар бол яг видео хийж ирсэн. За тэгээд энэ видео руу ороод үзээрэй гэж хэлье. За дараагийнх нь аккаунт чи хэдэн цагтай вэ гэж байгаа. За миний аккаунт яг өнөөдрийн байдлаар 156 цагтай явж байна. За дараагийнх нь та тоглоод хэр удаж байна. За би ерөнхийдөө хамгийн анх 2019 онд буюу за Stand Up Season 2-оос нь тоглож эхэлсэн байгаа. За яг энэ хугацааг бодоод үзвэл харилцаагаар 7 жил болох гэж байгаа байна. За дараагийн асуулт бол хэдэн настай вэ гэж байгаа. За ер нь олон ч үзэгчид маань бас миний насыг их асуудаг. За тэгээд би үүнийг болонгууд за дараа чинь ямар нэгэн видеон дээр оруулах гэсэн бодолтой байгаа. За дараагийнх нь gold зардаг safe газар байгаа юу гэж. За үүнийг бол би яг тодорхой хэлж болж чадахгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол таад манай өөрсдөө судлаад за өөрсдөө авдаг газартай болоорой гэж хэлье. Тэгээд мөн дээрээс нь орчин үед кибер заллин буюу за захин орчноор заллин хийдэг ерөнхийдөө бол хүмүүс нэлийн болж учраас та нар сонор сэрэмжтэй байгаарай гэлтэй. За энэ хүү дугаар маань сүүлийн асуулт бол та аккаунтаас зарах уу гэж байгаа. За энэ аккаунтаа би бол ерөөсөө зарахгүй. Яагаад гэвэл миний main аккаунт учраас зарах боломжгүй байгаа шүү. За тэгээд энэ түрүү question and answer буюу за асуулт хариултын дугаар нь түрүү дуусч байна. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа мартаа. За тэгээд мөн бичлэгний санаа байвал комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баярлалаа.